Сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа хичээлээр хүүхдийнхээ цаг хугацааг баримжаалах чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг ийм чадварыг сонгоо ярих гэж байна. За эхлээд энэ талаар ярихын өмнө ээж аавуудаасаа томчуудаас асуух асуулт байна. За та хүүхдийн дэргэд цаг хугацааны талаарх ойлголт таны хандлага ямар байдлаар харагддаг гэж бодож байна вэ? Тэрийг нэг бодоод үзээрэй гэж асуумаар байна. За тэгээд таны бодлоор цаг хугацааг удирдах, зохицуулах, төлөвлөх боломжтой гэж боддгоо, боломжгүй гэж боддгоо. За тэрийгээ өөрөөсөө тодруулаарай. За мөн миний амьдралын бүх л зүйл өөрөө гэсэн цагтай гэдэг юм уриатай хүмүүс идэг шүү дээ. Цагийн юм цагтна гэдэг юм уриатай тий. Тэгэхээр та энд тэгэхээр хатуу итгэдэг итгэл үнэмшилтэй вэ? За дараагийнх нь нэг ингээд ямар нэгэн зүйлд явж байхдаа хоцорсноос өмнө очисон дээр гэж боддог ч юм уу тий. За танд тийм бодол байдгүй аль эсвэл за ер нь бол хоцроод очих нь хэвэн гэж та боддгоо. За энэ ойлголт хандлагууд танд яаж төлөвлөсөн байна вэ гэдгээ өөртөө нэг анзаараад дүгнэлт хийгээрэй гэж ер нь асуулт үлдээмээр байна. За тэрний дараагаар хүүхд дээр хэдлээ төвлөрөөд үзье. За хүүхд маань ямар нэгэн зүйлийг хийхдээ эхлээд чухал биш гэдгээ ялгаж чадж гэнэ үү? Юуг төрүүлж хийх вэ? Юуг төрүүлж хийхгүй байж болох вэ гэдгээ ялгаж чадж гэнэ үү гэдгийг нь анзаарах хэрэгтэй. За эсвэл юм болгоны ард хоцроод үлдээд тийм удаан байгаад байдгүй. За энийг нь бодох хэрэгтэй. За гэрийн даалгавраа хийх, тоглох, хооллох, амрах гэх мэтчлэн хийж байгаа үйл ажиллагаануудаа хооронд нь ялгаж чаддгүй. За энийг анзаарах хэрэгтэй. Дээрэс нь хэтэрхий яаруу сандруу твдүү байгаад байгаа юм шиг санагддгөө. За эдгээр асуултуудад та өөртөө болон хүүхдтэй анзаараад дүгнэлт хийх хэрэгтэй. За эдгээр ихэвчлэн тийм гэж хариулж байх юм бол танай гэр бүл цаг хугацааны баримжааллыг хөгжүүлэх дэмжлэг шаардлагатай гэж ойлгож болно. Яагаад гэхээр дээрх асуултууд нь ихэвчлэн цаг хугацааны баримжаалал нь тэнцвэртэй хөгжсөн, зохицуулж удирдах чаддаг гэхээсээ илүүтэйгээр аль нэг тал руу давмгайлж хөгжсөн илүү цаг хугацааны баримжаалал илүүдэлтэй эсвэл дутагдaltaй байгаагийг тодруулж заах юм ийм асуултууд байгаа. За цаг хугацааг баримжаалах чадвар гэдэг нь өөрөө юу юм бэ гэдгийг яриа тий. Энэ бол зөвхөн цаг баримтлахаар хязгаарлагдахгүй хүний сэтгэл зүйн маш олон чадваруудыг бүрдүүлдэг маш чухал суур чадвар байгаа. За энэ бол ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх. Яг энд гэдэг ийм чадварыг илэрхийлж байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ хугацаанд үүнийг хийх нь хамгийн чухал ач холбогдолтой гэдгийг ялгаж чаддаг, шүүн тунгааж чаддаг. За өөрийгөө хайрлах, өөрийгөө ойлгох, цагтаа төвлөрөх тэсвэр төвчээр гэд гаргах ч юм уу тий маш олон сэтгэл зүйн чухал хэсгүүдийг бүрдүүлж идэг ийм чадвар байгаа. За цаг хугацаа тэнцвэргүй хөгжих юм бол цаг хугацааны баримжаалал тэнцвэргүй хөгжих юм бол хүүхэд нэг бол илүүдэлтэй, нэг бол дутагдaltaй баримжаалал төлөвшнө гэж ойлгож байна. Энэ нь амьдралын тэнцвэрт байдлыг алдагдуулахад нөлөөлдөг. За илүүдэлтэй гэдэг нь юу хэлж ийм гэхээр ямар нэгэн зүйл байнга яарч идэх хүмүүс байдаг тий. Юм л бол яарна, бориг бохс хийхгүй ажиллана, зүгээр суухаар зүлгэж суу гэдэг.
Ямар нэгэн зүйл хийхгүй бол ингээд цаг хугацаа урсаад алга болчих юм шиг. Ер нь цаг хугацааг мэдэрдэггүй ингээд цаг хугацааны мэдрэмж нь алдагдчихсан. Яг л цаг хугацаа өөрт нь урсж байгаа юм шиг санагддаг. Эргэн тойронд нь ямар нэгэн зүйлийн араас байнга ингэж хөөцөлдөж идэг. За ийм төрлийн асуудлууд цаг хугацааны баримжаал алдагдсанаар илүүдэл буюу одоо тэнцвэртэй байдлаас илүү их ингээд давж ийн гэсэн үг шүү дээ тий. Энэ нь бол илүүдлэр ингэж илэрнэ. За дутагдaltaй байдал яаж илэрх вэ гэхээр цаг хугацааг мэдрэхгүй. Бүх юм нь тодорхой бус. Хизээ ажиллах нь тодорхой бус, хизээ хийх нь тодорхой бус. Хинтээ хийх нь тодорхой бус. Ямар нэгэн харьяалалгүй. За ингээд нэг тодорхой бус байдалд хүнийг үлдээгээд за нэг ажлыг ингээд хамтарч хий гэчгээд одоо хизээ хийх нь тодорхойгүй ингээд алга болчдөг хүмүүс байдаг шүү дээ тий. За энэ бол цаг хугацааны дутагдaltaй байдлыг илэрхийлж байгаа. За тэгэхээр одоо та өөрөө цаг хугацааны хувьд ер нь аль загт байна вэ гэдгээ тодорхойлох маш чухал. За таны тэр цаг хугацааны аль нэг загт байгаа байдлаар хүүхэд маань даган дуурайж суралцдаг. Өөрөөр хэлэх юм бол ээж нь ингээд ямар нэгэн зүйлийг заавал ямар нэгэн зүйл хийж байх ёстой гэдэг ч юм уу. За ингээд эрэг талаас нь харах юм бол их ажилсаг хүмүүс байлаа гэхэд хүүхэд ч гэсэндээ за би ямар нэгэн зүйлийг хийж байж ээжтэй таалагдах юм байна гэдэг юм инсайт болж байдаг. За тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ гэхээр хамгийн түрүүнд одоо хийж болох хэдэн зүйлсийг 5 зүйлсийг санал болгоё. За нэгдүгээр та өөрөө зөв үлгэр дуурайл нь болох хэрэгтэй. За та амрах цагтаа амардаг байх хэрэгтэй, ажиллах цагтаа ажилладаг байх хэрэгтэй. За таны хандлага, таны одоо цагийн баримжааллын талаарх хандлага нь танай хүүхдийн цагийн баримжааллыг одоо модель болно, загвар болно гэж ойлгож байна. За дараагийнх нь өдөр бүр хүүхдтэй тодорхой цаг зарцуулж авах хэрэгтэй. Яг нэг чанартай 15-аас 20 минутыг зарцуулах хэрэгтэй. За энэ нь хүүхдэд надад өөрийн гэсэн цаг хугацаа байдгаа. Би өөр дээрээ одоо өөртөө цаг зарцуулж болно гэдэг ийм маш чухал ойлголтыг төлөвшүүлж байна. За дараагийнх нь хүүхдтэй ямар нэгэн тодорхой хуваар цаг одоо цагийн хуваар гаргахад нь туслах хэрэгтэй. За ямар нэгэн цагийн хувааргүй зохицуулалтгүй байх нь одоо хүүхэд бол ингээд ээж аваагаа дагаад аливаа нэгэн зүйл суралцж байгаа шүү дээ. За би өөрөө надад одоо цагийн менежмент хэрэгтэй юм байна. Би ер нь бол цагийн баримжаал жоохон сул юм байна гэдэг ч юм уу. Хүүхэд өөрөө өөрийгөө тодорхойлж мэдэхгүй гэр бүлийнхнэрээ томчуудаар дамжуулж цагийн баримжаалалд суралцж байгаа. Тэгэхээр хүүхэдтэй дэмжлэг үзүүлэхийн тулд төлөвлөгөө хуваар гаргахад нь тусалж хамтарч ажиллах хэрэгтэй. За дараагийнх нь за өөрөөс нь өөрийн одоо цагийн баримжааллын талаарх юм дотоод сэтэл гэж байдаг. За ингүүл би энэ ажлаа амжуулна шүү дээ. Ингэхгүй бол би амжихгүй юм байна гэдэг ч юм уу те. Би тэр зүйл одоо хичээлдээ тэтэн цагт очсон байхын тулд тэтэн цагийн өмнөөс бэлдэх ёстой юм байна. За энэ бол нэг яаралтай ажил биш учраас орхичих. За харин үүнийг төрүүлээд хий гэдэг ч юм уу. Гэх мэтчлэнгээр нэг юм өөрөөс гардаг дотоод ухамсар гэдэг зүйл байгаа. Энэ зүйлийг нь хөгжүүлэхийн тулд хүүхдээс өөрт нь хариуцлага одоо өгөх хэрэгтэй. За чи энэ цагийг хэрхэн өнгөрөв? Чамд юу нь ашигтай байсан бэ? Одоо юу нь хамгийн сайхан байваа? Юу нь одоо дэмий цагаа өнгөрөөсөн юм шиг санагдав гэх мэтчлэнгээр хүүхдтэйгээ ярилцаад үзээрэй. Энэ нь хүүхдийн өөрийн дотоод ухамсар гэдэг зүйлийг бий болгоход маш чухал үүрэгтэй байт юм аа гэдгийг хэлмээр байна. За дараагийнх нь
ажил амьдралын тэнцвэр гэдэг зүйлийг заашгүй эцэг эхчүүд өөрсдөө харуулах хэрэгтэй. Хитрхи их зүтгэснээрээ танай хүүхэд хөдөлмөрч хүн болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. За би ингээд маш их ингээд зүтгэж байгаа, завгүй байгаа нь манай хүүхэд ч гэсэндээ одоо нөгөө амьдралд юм зүтгэдэг илүү одоо хөдөлмөрч хүн болно гэж боддогч яг үнэндээ энэ хандлагаас хүүхдүүд яадаг вэ гэхээр амралт өөртөө өгч болохгүй юм байна. Одоо заавал ингээд ажиллаж ижил би хэнийг нь таалагдах юм байна гэх мэтчлэнгээр өөрийгөө алдаж эхэлдэг. За энэ бол одоо томчуудын дунд маш түгээмэл байдаг. Одоо ямар нэгэн зүйл хийхгүй л бол одоо дарагдаа үнэлэгдэхгүй юм шиг тий байнга л ямар нэгэн зүйл хийх ёстой юм шиг эсвэл илүү цагаар ажиллах нь маш сайн ажилтан болох юм шиг. За ийм байдлаар амьдралын тэнцвэрт байдал алдагддаг. За тэгэхээр дүгнэлт хэлэх юм бол ээж аавууд өөрсдөө цагийн баримжаал нь ямар вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Энэ нь таны хүүхдийн цагийн баримжааллын одоо чадвар төлөвшөхөд шууд одоо загвар болж идэг юм аа. Та өөрөө цаг барьдаггүй, одоо өөрөө яардаггүй, аль эсвэл өөрөө маш их яарав заадаг юм байж хүүхдэд за чи ингээд цагийн юмыг цагт нь хийгээрээ. За ингэхгүй бол болдгоо шүү. Ингүүл цагаа барьдаг шүү гэж хэлээд бол хүүхэд одоо энэ дээрээс суралцахгүй. Харин та яаж зохицуулж байна вэ гэдгээр дамжуулж хүүхэд энэ чадварыг олж авнаа. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.